Сайн байна уу? Facebook хэрэглэгч найзуудаа зориулсан өнөөдрөөс эхлэн би хэрэгцээтэй мэдээллийг хүргэж явах болно. За тэгэхээр өнөөдрийн миний хамгийн анхны хүргэх мэдээлэл бол Эрдэм мэдлэг түгээх төвөөс хүргэнэ. За энэхүү төв нь Монголын уламжлалт, ёс заншил, за мөн өрхийн болон хүүхдүүдийн санхүүгийн боловсрол, хуримтлалд зориулсан дүүрэн авдар хэмээх хуримтлалын хайрцгийг хийж байгаа юм байна. Тэгэхээр хуримтлалын хайрцагны надад юу нь илүү таалагдсан бэ гэхээр үндснийхээ соёл, ёс заншил, уламжлалыг хүүхдүүдэд таниулах боломжтой нэгдүгээр. За хоёрдугаарт эцэг их нь хүүхдүүдтэйгээ суугаад авдраа өөрийн гараар ухсрах боломжтойгоор бас амьд харилцааг үүсгэж байгаа юм. Ингээд хуримтлалыг дэмжих үндэсний уламжлалыг бас агуулсан хайрцгийг бүгдээрээ орж сонирхцгаая. Хамгийн анх яагаад энэ дүүрэн авдрыг хийх болсон бэ? Санаа нь яаж гарсан бэ? За нэгдүгээрт монголчууд хадгаламжтай болох хэвээр. За тэр дотроо бүр багаасаа хадгаламжтай бол сурах хэвээр. Тийм учраас бид нэр хадгаламж юунд хийх вэ? Хаана хадгалах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Монгол авдар хамгийн боломжтой байна гэж дүгнэлтэнд хүрээд энэ санаа гарсан байгаа. Тэгээ PVC-гээр эхэлж хийгээд PVC-гээ ингээ будсан чинь хүүхдэд маш хортой байсан байхгүй одоо энэ будг нь өөрөө. Тэгэхээр бид нэр хүүхдэд дээлтэй байхын тулд нааш модыг сонгосон. За Монгол авдар ямар онцлогтой вэ гэхээр зэрэг одоо ухсардаг, хадаас ордоггүй ийм их ухаан, ур ухаанаар одоо хийгддэг. Тэгээ ухсрахтаа хүүхдүүд өөрсдөө оролцъё. Бас ингээд шууд одоо дэлгүүрээс нэг ийм мөнгө хадгалдаг юм авчраад бэлэн тавих, бэлэнчлэг сэтгэлгээ гаргахгүй тулд өөрсдөө юм бүтээхийн тулд багаасаа ийм Монгол нарийн ухаанд суралцахын тулд ийм авдар, ухсардаг авдар байх нь их чухал юм байна гэж шийдсэн байна. Дүүрэн авдар яг одоогор худалдаанд гараг байгаа шүү дээ. Би гайхчихсан. Яагаад худалдаанд гарах байгаа юм бэ? Тэгэхээр дүүрэн авдрын гол онцлог нь бол энэ Монгол одоо хээндээ бас байгаа. Тэгэхээр энэ хээг сонгож авах боломжийг бол бас хүмүүстээ өгж байгаа. Цэвэр захиалгаар сонголтоор нь хийлгэхийн тулд бид нэр тэр боломжийг олгож байгаа. Тэгээ хэрвээ хүсвэл өөртөө заавал ирэх албагүй л дээ. Бид нартай уцаар ярьж байгаа Facebook-оор манай пэйжээр холбогдож байгаа. Бид нэр ингээ хээний сонголтуудыг өгнө. Тэгээ охин хүүхдүүд охтууд ингээ бас илүү улаан ягаан туяатай өнгө сонгодог байхгүй. Хүү хүүхдүүд болохоор ногоон цэнхэр илүү сонирхдаг. Бас дүүрэн авдраагаа бэлэгдээд ингээ зоосон хээ илүү төвдөн байрлахыг зорилдог байхгүй. Хүүхд өөрөө аав ээжтэйг хам суучаад нэг хээ зургийг тийм үү. Нэг бол нэг гой ингээ байгаль дэлхий зурчин. Бид нар гадуурын дахиад нөгөө нэг алхан хийгээр ингээ бүрж өгөөд хүрээг нь хийж өгөөд тэгээ бид нар бас стикерээр хийлгэж өгөх боломжтой байгаа. Бүгдийн зүсгэлтээр нөгөө лазераар зүсгэлтэд явчихна. Тэгээд зүсгэгдсэн авдраа бид нар одоо ингээ юу вэ? Цаад цуурхтай болгож өгнө. Түлхүүр нь эзэндээ байна. Тэгээд хүн өөрийнхөө хадгалсан ямыг бас өөрөө эзэмших эрхийг олгохын тулд дуртай цагтаа одоо онгойлгоод хэрэгтэй мөнгө аваад хэрэгжилчих ийм нөхцөлийг хангаж өгье гэж бодсон. Бид нэр хажууд нөгөө модны цавгаа өгнө. Модны цав нь өөрөө юу вэ гэвэл хүүхдийн ингээ гарны арсан дээр наалцсан байхад арьстай хамт хуухурдггүй. Усанд ингээ өөрөө арилах боломжтой. Учраас хүүхдэд ээлтэй байгаа. Тийм мөнгө хэдийгээр гол зүйл биш ч гэсэн бидний амьдралын бас хэрэгцээг хангах нэг л хэрэглэгдэхүүн учраас тэрийг хуримтлуулж хэрэгцээндээ нийцүүлж бид нар зарцуулж явах хэрэгтэй. Тэгээд энэ боловсролыг олгож байгаа ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа та бүхнийг зорин ирж энэ мэдээллийг авч байгаамаа. Тэгээд мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд хуримтлалтай монголчууд их болтугай. Би хүсэжсэн авдраа авчлаа. Түлхүүрээ бас авсан байгаа. Тэгээд үндэсний брэнд дүүрэн авдар маань хурдан дүүрэх болтугай.